3000 орчим хүн скутер, мопед суран унж явж байгаа, замын хөдөлгөөнд оролцож байгаа осолд орсон байна. За үүнээс одоо 50-аас илүү хувь нь 10-аас 18 насны хүүхдүүд байх. Энэ 7 улсын хурлаар нийт 17 хуулийн төсөл хэлэлцсэн. За үүнээс 4 хуулийг цэцэл баталсан байгаа. За энэ хуулиудаас онцлох юм бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өөрчлөлт оруулах буюу замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүд скутер, мопед суран унжид замын хөдөлгөөнд оролцохыг хориглох хууль баталсан. За ингэж одоо оролцох юм бол асар хамгаалагч нар аав ээж эцэг эхчүүд за дээрэс нь тэр суран мопед скутерыг түрээссэн байгууллага дээр хуулийн хариуцлага хүлээлгдэг байх. Зөрчлийн хуулиар 200 хүртэл мянган төгрөг торгох ийм одоо зохицуулт хийж өгсөн. 18 нас хүрсэн иргэн сургалтанд суусан жолоо үнэлэхтэй болвол суран скутер, мопед унж замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. За өнгөрсөн 2025 онд л 3000 орчим хүн скутер, мопед суран унж явж байгаа, замын хөдөлгөөнд оролцож байгаа осолд орсон байна. За үүнээс одоо 50-аас илүү хувь нь 10-аас 18 насны хүүхдүүд байх. Энэ хууль 2026 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон чухал арга хэмжээ хэрэгжүүлдэг. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автозам, эрчим хүчний шугам гэдэг. Гэтэл эдгээр одоо ажлуудыг авсан компаниуд нь хийж хэрэгжүүлэхгүй гүйцэтгэлээ удаагаад хэдэн жил дамдаг, 10 хэдэн жил болдог. За энэ хоорондоо бараа бүтээгдэхүүн үн өсдөг, түүнийг дагуулад анх одоос гэрээ хийжсэн төсөв төртгөн нэмэгддэг. Улсын төсөвтөд эргүүлээд маш том дарамт болдог. Үүнийг зэгцлэх тогтоолыг улсын хурлын гишүүн Пүнсэлмаа нарын гишүүн санаачилсан. За энэ одоо тогтоолыг бид хэлэлцэж батлахдаа энэ тогтолцоог өөрчлөх асуудлыг энэ тогтоолоор бид шийдэж байгаа. Хоёрдугаарт нь зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биш, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга объектууд төслөх арга хэмжээ. За дээрэс нь төрийн эмчит компаниудын тийм хөрөнгөөр баригдаж байгаа төслөх хөтөлбөр арга хэмжээ. Энэ бүгдийг нэгтгэж, дүгнэж ямар учраас тийм үү өртөг төсөв төртгөн нэмэгдөө. Яагаад удуу учир шалтгааныг олж буруутай этгээд одоо хуулийн хариуцлага тооцох шийдлийг оруулж ихийг засгийн газарт өргөсөн. Энэ тогтоол батлагдаад явснараа энэ 10 хэдэн жилээр тийм үү сунжирдаг, төсөв төртгөн нэмэгддэг байдал алга болно. Төслүүд богино хугацаанд чанартай анх батлагдсан төсөв төртгөдөө багтаад хэрэгждэг болно. За аливаа асуудлыг тийм үү сайн төлөвлөж, зөв төлөвлөж чадах юм бол түүний хэрэгжилт илүү одоо үр дүнтэй тэр хэрэгжүүлж үр дүн гарах боломж нь нэмэгдэнэ. Тийм болохоор төлөвлөлт чухал. Үүнтэй холбоотойгоор 2027 оны Монгол Улсын хөгжүүлэх жилийн төлөвлөгөө улсын хурл баталсан. Энэ одоо төслүүд хэрэгжээд явбал бас Монгол Улсын эдийн засагт одоо тодорхой өсөлтийг бий болгох, хувийн хвшлүүд манаас тодорхой ажилдаа орлоготой байх. За энэгээр дамжаад одоо төсвийн орлогоос нэмэгдэх, иргэд маань ажлын байртай байх ийм одоо бас боломжууд бүрдэх учраас жилийн хөгжлийн төлөвлөгөө болсон нэлээд чухал асуудал. Боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт илүү бас хөрөнгө оруулалт тусгаж байгаа. Ялангуяа одоо сургуулийн хүүхдийн одоо өдийн хоолны асуудлыг нэлээд одоо хүртээмжтэй болох асуудал шийдэгдэж байгаа. За мөн одоо бас шудраг ёсыг тогтоох, авилгал одоо хулгайтай тэмцэх асуудлууд энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөс тодорхой тусч онцлог болж орсон байгаа. За өнгөрсөн 5 сар зарласан улсын хурлын чуулганы үйл ажиллагааны таймыг 4 сартай харьцуулахад 5 сарын чуулганы үйл ажиллагаа эрс идэх оролцоо гишүүдийн маш их сайжирсан байна. Эрс өөрчлөгдсөн байна. За улсын хурлын чуулганы хуралдааны одоо эрс оролцоо нэлээд сайжирсан. За үүнтэй холбоотой улсын хурлын чуулган одоо зарим үед бас 22 цаг хүртэл одоо хуралдаж асуудлуудаа шийдсэн. Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа урд нь хэлэлцэж чаддаггүй байсан бол ийм асуудал гарсангүй. За мөн одоо чуулганы хуралдааны эрс бүрдэх гэж цаг алддаг байсан бол ийм одоо цаг алдсан тохиолдол нэг ч удаа гарсангүй. Өнгөрсөн 4-р сард чуулганы эрсээр одоо нэг ч удаа хоцроогүй, таслаагүй, чөлөө аваагүй, өвдөөгүй, гадаад дотоод томилтоор ажиллаагүй 5 гишүүн байсан бол өнгөрсөн 5 сарын одоо статистикийг нэгтгэхэд үзэхэд 14 гишүүн болсон байна. Өөрөөр хэлэх юм бол 14 гишүүн нэг ч удаа чуулганд таслаагүй, хоцроогүй, чөлөө аваагүй, өвдөөгүй, гадаад дотоод томилтоор ажиллаагүй. 4 сартай харьцуулахад 3 дахин ийм гишүүний тоо нэмэгдсэн байна. Нийтдээ гадаад дотоод томилтоор ажилласныг тооцох юм бол 35 гишүүн чуулганы хуралдаанд одоо бүрэн таслаагүй, өвдөөгүй, чөлөө аваагүй оролцсон байна. Энэ бол одоо маш одоо идэх оролцоо сайжирч байгаа харуулж байгаа нэг одоо үзүүлэлт. Их хурлын гишүүдийн илүү бас ажилдаа хандах хандлага, идэх оролцоо улам нэмэгдэж байна. Энэ хэмжээгээр улсын хурлаас баталж байгаа хууль тогтоомж маань илүү чанартай, хурдан хугацаанд төлөвлөсөн хугацаандаас үр дүнтэй батлагдах боломж бололцоо бүрдэж байна. Улсын хурлын үйл ажиллагаа сайжирна гэдэг маань одоо улсын хурлд итгэх ард иргэдэд итгэл нэмэгдэнэ. Улсын хурлын нэр хүнд хэмжээ сайжирна. Өнгөрсөн 7 хоногт
Монголын волейболын холбооны удирдлагууд баг тамирчдыг, багийн эзэдийг, за мөн бас волейболын спортоор хичээлжсэн бас гавьяат тамирчтай хүлээж авч уулзсан. Энэ жил Монгол улс Зүүн Азийн волейболын насан туршид улсын аврах шалгалт тэмцээн болно. Үүнийг улсын хурлын дарга ивэлдэ зохион байгуулахар боллоо. За энэ удаас тамирчтай бас уулзаад ярьж явах явцад энэ спортод зарцуулж байгаа аж ахуй нэгжүүдийн 1% орлогын албантрыг хөнгөлөх, чөлөөлөх энэ хуулийг одоо бид баталсан боловч бодит байдал дээр бас хэрэгжихгүй байна. Хууль амьдрал дээр бодиттой хэрэгжихгүй нэг жишээг бол волейболчтой уулзахдаа бас олж мэдсэн. Ийм байж тарахгүй. Энийг шийднэ. Тэр аж ахуй нэгж бизнес эрхлэгчтэй тийм үү? Дарамтлахгүй бах, хүнд суртал гаргахгүй бах, одоо авилгал шан харамж авахгүй бах, ийм л үүрэгтэй. Харамслаа ингэж чадахгүй бах. Үүнээсээ болж одоо аж ахуй бизнес эрх байгуулах маань төр дэтгэл их суларч байдаг. Тийм болохоор хууль тогтоомж боловсронгуй болгоё гэдэг үтс төрийн хүнд суртлаас салах зөвшөөрлийн хуулийг би бас 19 он санаачил батлуулж байсан. За энэ хуулийг одоо шинжилж найруулж одоо Монгол Улсын ерөнхий сайд учрал парламент судалтаа намуудын төлөөлөлтөд нийлж хамтарч энэ 7 хоногт их хурал дөргөн барьлаа. Энэ хууль бол бизнесийн эрх чөлөөний тухай хууль байсан. Хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаанд зөвшөөрөл авна, бусд үйл ажиллагаанд чөлөөтэй ямар ч зөвшөөрлөг болохын хуулийг өргөн барьсан. За улсын хурлын гишүүд одоо цогт хэрэл, жаргалан нарын гишүүд бас эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг бас өргөн барьсан. Энэ хоёр хууль бол үндсэндээ одоо эдийн засгийн бизнесийг тэлхэд томруулахад энэ бизнес эрхэлж байгаа, татвар төлж байгаа, баялаг бүтээж байгаа, ажлын байр болгож байгаа энэ аж ахуй нэгжүүдэд дэмжиж маш одоо хоёр чухал хууль. Тийм болохоор улсын хурл энэ 7 хоногт өргөн барьсан хуулиудыг бас богино хугацаанд яралтай хэлэлцэж батлуулах тал дээр илүү анхаарч ажиллана. Энэ 7 хоногт бас ариун заяа нарын гишүүд ахмадуудыг ажил хийх бололцоог бүрдүүлэх, товын хвшлээ дэмжих бас нийгмийн даатгалын тухай хууль өргөн барьсан байгаа. За мөн бас одоо Бат Эрдэнэ нарын гишүүд бас ойн тухай хууль өргөн барьж, ойгоо зүү зохистой ашиглах, мод тарьж ургуулах, ойн сангаа нэмэгдүүлэх, ойд байдаг хаягдл моднуудыг бас эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах ийм хуулийг өргөн барьсан. Энэ бас чухал хууль өргөн баригдсан. Улсын хурлын энэ 7 хоногийн хэлэлцсэн асуудлын тоомыг та бүхэндээ танилцуулах юм байна. За одоо чуулган завсарлалтыг сар хүрэхгүй хугацаанд үлдэж байна. Энэ хугацаанд бас иргэдийн амьдралд хамгийн тусдаа саяны одоо бизнес эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөний хуулиуд, татварын хуулиуд, гэр бүлийн тухай хууль гэх мэт одоо бас чухал хуулиудаас яралтай хэлэлцэж батлах тал дээр илүү төвлөрч анхаарч ажилланаа. Тэгээд эдгээр хэлэлцэж байгаа хуулиуд дээр иргэдийн саналуудлыг нээлттэй сонсно. Энэ парламентын үйл ажиллагаа илүү сонирхож, парламентын үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцож, энэ хуулиудыг бас илүү амьдралд нийцсэн, ард иргэд аж ахуйн нэгж байгууллагууд таалагдсан, үр ашигтай тийм үр өгөөжтэй хууль байх тал дээр парламентын гишүүдтэйгээ улсын хурлтайгаа хамтарч ажиллахыг иргэд олон нийт та бүхэндээ уриалж байна.